Цэрэн жамцын мөх цэцэг гэдэг Монгол Ардын намын уран судалгааны газар буюу Стратеги Академийн захирлын алба хашдаг. Би 1997 онд Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын анхны ангийг төгсөөд өнөөдөр саяны улс төр гадаад мэдээний албаны тоймч орчуулагчаар ажлын гараа эхэлжсэн. 2002 оноос Монгол Улсын боловсролын их сургуулиуд 18 жил багшилсан. Америкт нэг жил докторийн дараах судлаачаар, зочин судлаачаар ажилласан. За мөн Монголын улс төрийн судалгаа, Монголын арчлалын талаар энэ олон улсын хамтарсан судалгаануудад үндэсний экспертээр бас ажиллаж ирсэн. Ер нь улс төрийн сэтгэл зүй буюу манлайлагч болоход нийгэм сэтгэл зүй, гэр бүлийн хүчин зүйл ямар байдаг талаар бас судалгаа бол нэлээд хийж байсан. За ингээд 2005 онд хүүхдийн гэр бүлдээ төрсөн дараалал нь яаж ирээдүйн зан үйл манлайлагч болоход нөлөөлд юм бэ гэдэг энэ судалгаагаа бас хийсэн. Эрдэмтэд бид нар юу гэж үзэж байгаа нөхөрөө хэрвээ эцэг эхчүүд хүүхднийг бүртээ яг анхны хүүхдгээ ингэж харилцаж оюун ухааны багаас нь хөгжүүлэх юм бол ерөөсө тухайн айлын бүх хүүхдүүд оюуны чадвар адилхан өндөр болно. Спорт хөнгөн атлетикийн тамирчин байсан. 80-аад онд юм их ховор. Мэргэжлийн спортын гоё хувцас алдахгүй. Хуучин хувцснууд, хуучин цов энтрээ оёод винт тамирын хувцас олгоно. Тэгээд ер нь юунхнаар юм хийдэг байсан. Ер нь тийм ч цаг байлаа л да бидний үед чинь. Тэгээ энэ Ленин хөшөөтэй энэ талбай маань бидний үед чинь 400 метрийн ийм тойрогтой бидний бэлтгэл хийж гүйдэг газар байсан. Одоо бол би уулын дугуйн клубт явдаг. Сүүлийн 3 жил бол ер нь дугуйн спортоор хичээлж байгаа. Би ч 93 онд хоёртон болсон. Тэгээд анхны хувийн зарлаараа сурж байгаа оюутнууд төлбөрөө олох 10 хэд найзууд тэр 100 айлын хүүхдийн эмнэлгийн ард нэг юм хашаатай ихтэй. Игчэнд хуушуур хийгээд бүргээ хуушуур штэ. Тэгээд энэ барилгачдын талбай багшийн дээд энэ ингээд хуушаараа зардыг 40 битан хийсэн. Тэгээ ер нь тэр 94-5 онд ч юм гар дээрээс их юм хоол мол хийж хүмүүс зардаг байсан. За манай нөхөр чи мөн бид тэр их сургуулийн нэг анги хүүхдүүд 93 онд нэг их сургуулийн дээр ангид орж танилцаад тэрнээс ч хойш ингээд 27 жил хамт байгаа. Манай том хүүхэд оюутан 20 настай. Хоёр баг бол 2-3 дараа ангийн хүүхдүүд байгаа. Тэгээ ер нь бол би улс төрийн бод нэлээд хэдэн ном гаргасан. Монгол, англи хэл дээр тэгээ зарим нь бол герман дээр төвлөгдсөн. Бид нар бол ардчлалд шилжээд ерөөсө 30 жил болж байна. Бид нар нарсан дэглэмд амьдрах, сонголтоо хийх, сонгоод гаргасан түшээгээ хойноос нь яаж хянах юм. За ер нь төрийн түшээгээс ямар асуудлыг нэхэх ёстой юм бэ? Энэ бүх асуудалд бол монголчууд биднэрт улс төрийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй байгаа. Сонгуулаар ингээд бүх нэр дэвшнэр сайн сайхан юм ярьж штэ. Тэр ярьсан зүйлээ эргээгээд их хурлд гарсан хойноо яаж биелүүлж байгаа юм. За улс төрчдийг эргэж хариуцлага нэгтгэх байх. За тэгээд Монгол үндэстний эх оромж үзлийг бол бид нар хамгийн нэг тавих хэвээр. Тэгээд бид нар бол цөөхүүлээ ард түмэн 2 том хөрштэй. Тэр энэ 2 том хөршийн дунд бид нар нэгдмэл байж хүчээ нэгтэж монголчууд хөгжнөө.